За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд 2 сарын 17-нд орох сургалтын дадлага хичээлээ эхлэе. За өнөөдрийн хичээлээр бид гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт 4-3-аар 2 хөдөлгүүрийг дараалан удирдах схемд тохионы гэрэл холбох гэдэг дадлага хичээлийг судлахад бэлэн болоод байна. За өмнөх хичээлээр бид 2 хөдөлгүүрийг дараалан удирдах цахилгааны схем судалж үзсэн байгаа. За энэ дээр маань юуг судалдгоо гэхээр M1, M2 гэсэн цахилгаан хөдөлгүүрүүдийг дараалан ажиллуулах буюу заавал M1-р хөдөлгүүр ажиллаж эхэлснээр дараа M2-р хөдөлгүүр ажиллахаар ийм хөдөлгүүрийн холболтын хүчний болон удирдлагын хэлхийг холбож сурсан байгаа. За энэ удаагийн хичээлээр бид саяны өмнөх хичээлээр үзсэн 2 хөдөлгүүрийг дараалан ажиллуулах схемээр тохионы гэрлийг хэрхэн яаж холбох тухай судлах зорилготой. За схем зурах, схемээ ажиллуулж шалгах ийм зорилготой байна. За хичээлд схем шаардлагатай тоноглол маань рубельник буюу залгуур салгах төхөөрөмж 1 ширхэг хэрэгтэй. КМ соронзон залгуур 2 ширхэг хэрэгтэй. КК дулааны эрлээ 2 ширхэг хэрэгтэй. 2 даралтай залгах салгах аппарат 2 ширхэг хэрэгтэй. Асинхрон хөдөлгүүр 2 ширхэг хэрэгтэй. Цахилгаан дамжуулагч утас. За тохионы гэрэл 3 ширхэг хэрэгтэй болдгоо. За ингээд аппликейшнээ нийцгээе. За Simulink аппликейшн дээр багш нь 2 хөдөлгүүрийн хүчний схемийг зурж бэлдсэн байгаа байдлыг та бүхэн харж байна. За хүчний схемд орж байгаа тоноглолууд гэх юм бол тэтгэлийн шугам, залгах салгах төхөөрөмж, КМ1 соронзон залгуур, КМ2 соронзон залгуур, за F1 дулааны эрлээ, F2 дулааны эрлээ, M1 цахилгаан хөдөлгүүр, M2 цахилгаан хөдөлгүүр гэсэн тоноглолууд орсон байна. За одоо удирдлагын хэлхийг багш нь зурж та бүхэндээ үзүүлье. За удирдлагын хэлхэнд хамгийн нэгдүгээр бидэнд дулааны эрлээний залгаатай ба салгаатай контактууд хэрэгтэй. За тэр контактыг энэгээр сонгож авъя. За K1 гэсэн нэрийг өөрчлөх шаардлагатай. Дулааны эрлээ маань F1 гэсэн нэртэй учраас F1 болгож нэрийг нь өөрчлөе. F. За 2 дулааны эрлээ байгаа учраас 2 юм контакт хэрэгтэй. За энэ маань F2 дулааны эрлээний контакт учраас нэрийг нь F2 болгон өөрчлөе. За одоо тоогно. За ингээд нэрийг өөрчлөлөө. Одоо бидэнд хамгийн нэгдүгээр хэлхийг унтраах коноп буюу товчлуур гэж нэрлэдэг. S2 гэсэн нэртэй хэлхийг салгах товчлуурыг сонгож авлаа. За одоо хэлхээ залгах товчлуур S3 гэсэн нэртэй товчлуур байна. За энэ маань S3 маань M1 хөдөлгүүрийг удирдан асаана. S4 нь болохоор M2 хөдөлгүүрийг удирдан асаах нэ. За асаах конопуудыг сонгож авсны дараагаар заавал блок контактыг сонгоо авдаг шүү дээ. За энэ K1 гэсэн нэртэй блок контакт гарч ирлээ. За бидний цахилгаан соронзон залгуур маань KM1, KM2 гэсэн нэртэй байгаа учраас K1 гэсэн нэрийг солих шаардлагатай. KM1 болгож өөрчлөлөө. За 2 соронзон залгуур байгаа учраас 2 блок контакт хэрэгтэй. За энэ маань KM2-ийн блок контакт учраас нэрийг нь KM2 болгон өөрчлөе. За ингээд нэрийг нь өөрчилж байна. За дараалан залгах схем дээр нэг анхаарах ёстой зүйл нь KM1 соронзон залгуурын блок контакт
2 ширхэг ордог байгаа. За 2 ширхэг орохдоо KM2 соронзон залгуурын зүрхөвчний өмнө тавигддаг учраас багш энд байрлууллаа. За нэрийг нь KM1-ийн блок контакт учраас нэрийг нь KM1 болгож өөрчлөе. За тоон нэгээрээ. За ингээд одоо бидэнд соронзон залгуурын зүрхөвч буюу оромог хэрэгтэй. Оромог маань мөн 2 орно. За өнөөдрийн бидний хичээлд хэрэгтэй хамгийн гол зүйл маань дохионы гэрэл байгаа шүү дээ. Дохионы гэрлийг удирдлага эхлэхийн талбар сурах гэж байгаа. За дохионы гэрлэнээс маань 2 хөдөлгөөрт учраас 2 хэрэгтэй. Мөн хөдөлгөөр унтарсан эсхийг мэдээлэх 3 дахь гэрэл мөн хэрэгтэй болдгоо. За дохионы гэрлүүдийг ингэж байрлууллаа. За дохионы гэрлүүдийнхээ өнгийг бид эндээс сонгож авна. За M1 хөдөлгөөр ажиллаж байгаа эсхийг мэдээлэх гэрэл маань цэнхэр өнгөтэй байх ёстой. За цэнхэр өнгөөр татууллаа. M2 хөдөлгөөрийг ажиллаж байгаа эсхийг тохиолох гэрэл маань ногоон өнгөтэй байна. За хөдөлгөөр унтраатай 2 хөдөлгөөр унтраалтай байгаа эсхийг мэдээлэх гэрэл маань улаан өнгөтэй байна гэж сонгож авъя. За удирдлага эхлэхэд орох тоноглоод маань ерөнхийдөө ингэж болж байгаа. Одоо бид холболтоо хийнэ. За холболтыг хийхдээ дулааны ярилны залгаатай контактуудаас эхэлж холбоно. За тоог нь харах юм бол 95 96 2 бол хоорондоо хэвийн нөхцөл байнгын залгаатай байна. 98 нь хэвийн нөхцөл салгаатай контакт байдаг. За удирдлага эхлэхийн учраас бид залгаатай контактуудыг ашиглаж холболт хийнэ. F1 дулааны ярилны 96-аас F2-ын 95, 96-аас асаах конофны 1, зогсоох конофны 1, зогсоох конофны 2-оос асаах конофны 3, за асаах конофны маань 3 KM1 соронзон залгуурын блок контактн дээр холбогдлоо. За блок контактаас оромог. За оромогны маань А2-ууд хоорондоо холбогддог. За S4 буюу M2 моторын асаах коноп маань S3-аас хичээл авна. За 3 нь KM2 блок контакттай зэрэгцээ холболтоор холбогдно. За эндээс KM2 блок контакт буюу эсвэл асаах конофны 4-р цэгээс KM1 соронзон залгуурын блок контакт буюу нэмэлт контакт, салгаатай контакт холбогдно. За энэ маань KM2 соронзон залгуурын оромогтой холбогдно. За одоо бид дохионы гэрлийг холбож өгөх шаардлагатай боллоо. Дохионы гэрэл маань KM1 2 гэсэн соронзон залгуурын оромгуудтай зэрэгцээ холболтоор холбогдож өгдөг. Ингээд холбоцгоё. За энэ маань болохоор M2 моторыг ажиллаж байгаа эсгийг тохиолох гэрэл учраас KM2-ын оромогтой зэрэгцээ холболтоор холбогдно. За H3 гэсэн гэрэл маань эхлээс салгаатай байгаа эсгийг мэдээлэх буюу цахилгаан мотор унтарсан эсгийг мэдээлэх гэрэл учраас тэжээлтэй холбогдно. Өөрөөр хэлбэл улаан гэрэл маань байнгын залгаатай байх холболтоор холбогдож байна. За энэ нь бол хөдөлгөөр ажиллаж байхад часаалтай, унтраалтай байхад асаалтай байдаг. За ингээд моторын маань холболт, удирдлагын эхлэхний холболт маань ерөнхийдөө боллоо. Одоо бидэнд тэжээл өгөхтэй байна. За тэжээлээ F1 дулааны ярилны 95 дээр L1 тэжээл маань холбогдно.
За А2-ууд маань 0-ийн тэжээлтэй холбогддог. За одоо бид хэлхийгээ шалгаж үзэх шаардлагатай. Ерөнхий тэжээлийн автоматыг залглаа. S3 асаах кнопыг дарахад M1 хөдөлгүүр маань ажиллаад цэнхэр гэрэл маань тохиолж байна. За улаан гэрэл бол байнгын залгаатай байна. За цэнхэр гэрэл асж байна гэдэг маань M1 цахилгаан хөдөлгүүр маань ажиллаж байгааг тохиолж өгнө. За ингээд M1 хөдөлгүүр заавал ажиллаж эхэлсний дараа M2 маань ажиллах ийм холболт байгаа. За S4-ийг дарахад M2 хөдөлгүүр маань ажиллаж эхэллээ. Ногоон гэрэл асж байна. За ингээд унтраах кнопыг дарахад хоёр хөдөлгүүр зэрэг унтраад унтрсан хэсгийг тохиолох улаан гэрэл маань байнгын асаалттай байна. За хөдөлгүүр дараалан ажиллуулах гэдэг байгаа нь заавал M1 хөдөлгүүр ажиллаж эхэлсний дараа M2 хөдөлгүүр ажиллахаар ийм холболт байдаг. Учираас одоо би M2 хөдөлгүүрийг асаах тавчийг дарахад цахилгаан элхийн маань ажиллахгүй байх ёстой. За ингээд ажиллахгүй байна. Ажиллахгүй байгаа нөхцөлийг энэ KM1-ийн нэмэлт контакт хангаж өгч байгаа. За энд кнопыг дарахад KM1-ийн 13, 14 маань залгахдахгүй байна. За энэ маань заавал KM1 соронзон залгуур ажиллаж байхад энэ хоёр маань залгагдаад S4-ийг дарахад M2 хөдөлгүүр маань ажиллаж ирэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг шүү дээ. За дахиад хэлхийгээ дахин нэг шалгачихъя. S3-ыг дарахад цэнхэр гэрэл аслаа, мотор ажиллаа. S4-ийг дарахад ногоон гэрэл аслаа, M2 мотор маань ажиллаж байна. За унтраах кнопыг дарахад зөвхөн улаан гэрэл залгаатай үлдэж байна. За өнөөдрийн дадлагын хичээлийн манд холболт ийм холболт байна. За ажиллах зарчмыг нь багшны энд тодорхой саяны ярьсан зүйлүүдэд бичээд өгчихсөн байгаа. Та бүхэн дэвтэр дээрээ сайн зөвөрхөн тэмдэглэж аваарай. За гэрийн даалгаварт схемээ дэвтэртээ зурна. Аппликейшн дээрээ мөн зурж туршаарай. За зурсан схемээ скриншот хийгээд коммент хэсгтүүлдэрч дадлгынхаа хичээлийг дүгнүүлээрэй. За хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.